За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ Хураангуй теологи төслийнхээ 12 дугаар хичээл буюу Бурхны талаарх доктрин гэдэг энэ 8 хэсгийн маань 2 дахь том хэсгийн 6 дахь 5 дахь хичээлийг би та бүхэнд өнөөдөр хүргэе. Энэ Бурхны талаарх доктрин гэдэг хэсэг бол нийтдээ 6 хичээлтэй. Үүний 5 дахь хичээл нь гэж ойлгоорой. За энэ хичээлийн сэдэв бол Бурхны бүтээлийн талаар үзэх байгаа. За бүтээл гэж яг юу юм бэ гэвэл бүтээл бол Бурхан өөрийнхөө алдрын төлөө хийсэн агуу хүчрхэг түүний үүс байдаг. Өөрөөр хэлэх юм бол орчлон болон түүн дотор орших бүх зүйлийг бийт болон сүнслэг бүх зүйлсийг бүтээсэн тэр бүх зүйлийн талаар өнөөдөр үзэх байгаа. Онцгойлон Бурхан хүнийг бүтээсэн тухай энэ хэсгээс бол онцгойлон үзэх байгаа. За дэлгэцийн хажууд байгаа Библийн ишлэлүүдийг та бүхэн бичиж аваад Библиэс уншаасай гэж хүсэж байна. За би хэлье. Эхлэл 1-р бүлэг Нехемия номын 9-р бүлгийн 5-аас 6, Дуулалт номын 33-р бүлгийн 6, 9, Иохан номын 1-р бүлгийн 1-ээс 3, Үйлс номын 17-р бүлгийн 24-өөс 25, Ром номын 8-р бүлгийн 18-аас 25, Колосай номын 1-р бүлгийн 16, Еврей 11-р бүлгийн 3-р ишлэл, Илчлэл номын 4-ийн 11, Илчлэл номын 21-р бүлгийн 1-ээс 22-р бүлгийн 21. За энэхүү Библийн ишлүүдийг та бүхэн унших юм бол Бурхны бүтээлийн талаарх ерөнхий ойлголтуудыг Библиэлд юу гэж хэлснийг та сурах болно. За Библийн хэд хэдэн ишлүүдийг уншийе. Эхлэл 1-р бүлгийн 1-р ишлэлдэр эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж хэлсэн байна. Үйлс номын 17-р бүлгийн 24-өөс 25-р ишлэлдэр ертөнцийгээ түүнд орших бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр газрын эзэн мөн учраас гараар бүтээсэн сүмд оршдоггүй. Тэр өөрөө амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд өгдөг учраас ямар нэгэн юмар дутагдсан мэд хүний гарыг тэр өөртөө үйлчлүүлэхгүй гэж хэлсэн байна. За Нехемия 9-р бүлгийн 5-аас 6-ыг уншийе. Энийг стандарт монгол орчуулгаас уншия. Тэгээд левичүүд болох Ешуа, Кадмиэл, Бани, Хашавня, Шеревия, Ходая, Шивания, Петахия нар босоод Бурхан Явагийн ерөөн магтацгаа гэлээ. Таны суу алдарт нэр мөнхөөс мөнхөд магтагдаг. Талархад магтаал бүхнээр өндөрт өргөгдөг. Та зөвхөн Явэ таал тэнгэрийн тэнгэрийг түг түмтэй та бүтээсэн. Тэр дэлхийг дээр нь байгаа бүхэнтэй тэнгис талайг дотор нь буй бүгдтэй таал бүтээсэн. Тэр бүхнийг амьд байлгадаг нь та билээ. Тэнгэрийн түг түмд танд сүгдэн мөргөдөг билээ гэсэн. Тэгэхээр Библи эхнээсээ юу гэж хэлж байгааг гэхээр орчин ертөнц ба түүн дотор орших бүх төмөн бодисыг тийм ээ. Бидний харж байгаа тийм ээ уул ус тэнгэрийн одгоо эрхэс тийм ээ одон янзын бидний танихгүй мэдэхгүй одоо ч гэсэн танд мэдсээр байгаа энэ бүх бүтээл бидний нүдэнд харагдаж гарт баригдаж бас нүдэнд харагдахгүй баригдахгүй сонсогдохгүй тэр бүх зүйлийг гэсэн бүтээгч нь Явэ Бурхан юм а гэдэг зүйлийг энэ дээр хэлсэн. Тэгэхээр Библийн бүтээлийн талаар бид хэд хэдэн ойлголтыг үзье. За нэгдүгээрх нь Бурхан бүх юмыг оргүй хоосноос бүтээсэн гэдэг ойлголтыг бид эхлээд үзье. Өөрөөр хэлбэл Бурхан альва зүйлийг бүтээхдээ бэлэн байгаа материалыг ашиглахгүйгээр тэр бүх зүйлийг өөрийнхөө тийм ээ санаан дотор ургуулan түүнийг хэлэх төдийл гэдгээр зүйлс нь бидний гарт баригдаж нүдэнд харагдах зүйлс болж хувирсан юм а гэж зүйлийг Библиэлд хэлсэн. За Еврей 11-р бүлгийн 3-р ишлэлдэр Бурхны үгээр ертөнц бүтээгдсэн бөгөөд тийхүү харагдах зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болгогдоогүйг бид итгэлээр ойлгодгоо гэсэн. Өөрөөр хэлбэл бидний нүдэнд харагдаж байгаа, гарт баригдаж байгаа энэ бүх зүйлс нь үзэгдэх зүйлсээс бий болоогүй гэдэг зүйлийг бол итгэлээр ойлгодог юм а гэж хэлсэн. За үүнийг нартай Библиэлд ертөнцийн эзний туршаалаар энэ дэлхийн анх бий болсныг бид итгэлийнхээ үндсэн дээр л ойлгодог бөгөөд үүнээс үзвэл нүдэнд үзэгдэж буй зүйлс маань үл үзэгдэх зүйлсээс үүсэлтэй гэдэг нь илэрхий байна гэж илүү тодорхой тайлбарлаж орчуулсан байна. Тэгэхээр бидний хүрээдэн байгаа орчин бидний амьдарч байгаа энэ бүхий л зүйлсийг Бурхан үл үзэгдэх зүйлсээс өөрөөр хэлбэл Бурхан өөрийнхөө бодол санаанаас энэ бүх зүйлийг
бүтээсэн юм а гэдэг бол тодорхой байсан. Мөн дуулал 19-р бүлгийн 1-р эшлэлдэр Бурхны сүр жавхланг тэнгэр тунхаглаж мутрынх нь урыг огторгуй хүүрнэ гэж бол хэлсэн. Тэгэхээр Бурхан энэ бүх зүйлийг бүтээхдээ өөрийнхөө санаанд тийм ээ одоо бодсон зүйлээ Бурхан хэлэх төдийд л тэдгээр материаллык зүйлс нь бий болж үүгээр Бурхан ямар сүр жавхлантай юм бэ гэдэг зүйлээ бидэнд батлан харуулсан баг. Тэгэхээр Бурхан зүгээр нэг тийм ээ одоо зүйлийг хийчээгүй, харин түүний хийсэн бүтээлүүдийг харахтаа ямархуу уруу ухаантай, мэрэгэн хүч чадлаар бүтээгдсэн ямар тийм ээ нарийн зүйл вэ гэдэг зүйлийг өнөөдөр шинжлэх ухаан ч гэсэн нано технологи хөгжсөн сансар огторгуйг судалж байхдаа ч гэсэн Бурхны бүтээсэн бүтээлүүдийг таньж мэдэж тэдгэрийг биширч алмааж хүн бүрэн ойлгож чадахгүйгээр энэ бүх зүйлийг бол хийж байгаа. Тэгэхээр Бурхны бүтээсэн зүйл бол судлаж дуусахгүй тэр нарийн ухаан нууцлаг байдаг учраас бид Бурхны бүтээсэн бүтээлүүдийг харахтаа бүтээгч нь ямар сүр жавхлантай юм бэ гэдэг ойлголтыг бол өөрийн эрэхгүй хүлээн зөвшөөрдөг. За хоёрдугаар ойлголт бол Бурхан эцэг, Бурхан Хүү Есүс, Бурхан Ариун Сүнс гурав хамтдаа бүтээлд оролцсон байдаг. За нэгдүгээр нь Бурхан эцэг өөрийнхөө санааг тунхаглах төдийд л тэдгээр зүйлс нь бол бий болсон байдаг. Өөрөөр хэлбэл Бурхан хэлэх төдийд бий болсон гэдэг зүйлийг эхлэл 3-р 1-р бүлгийн 3, 6, 9, 11, 14, 20, 24, 26, 28, 29 гэд эдгээр ишлэлүүдээр Бурхан хэлв гэдэг үг бол хэлсэн баг. Бичсэн баг. Тэгэхээр Бурхан хэлэх төдийд, Бурхан эцэг хэлэх төдийд тэдгээр зүйлс нь биелжээ гэсэн. Дуулал 33-р бүлгийн 33-р бүлгийн 6, 9-р ишлэлдэр Яавегийн үгээр Тэнгэр бүтээгдэжээ. Амных амьсгалаар төмөн ирэхэс бий болжээ гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл Бурхан хэлэх төдийд тэдгээр зүйлс нь бол бий болсон баг. За энэ бол Бурхан эцгийн бүтээлд оролцоо. Тэр бүтээлийн санааг бол Бурхан эцэг бодож тэр үгээ хэлсэн. За Бурхан энэ одоо үгээ, энэ санаагаа үгээрээ хэлэхдээ энэ үг гэдэг нь бол хин юм бэ гэхээр Есүс Христ юм а гэдэг зүйлийг Библиэд маш тодорхойлсон. Өөрөөр хэлбэл тэр үг болох Есүс Христээр дамжуулж Бурхан өөрийнхөө санааг гүйцэлдүүлсэн байна. Иохан 1-р бүлгийн 1-3 ишлэлдэр эхэнд үг байсан ба үг Бурхантай хамт байсан. Үг нь Бурхан байв. Бүх юм түүгээр бий болсон. Бий болсон юмсаас түнгүүгээр бий болсон юмс нэгч үгүй гэж бол хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Есүсгүйгээр бүтээгдсэн нэг зүйлс энэ дэлхий дээр байхгүй гэсэн. Зөвхөн энэ дэлхий дээр биш, энэ огторгуй ертөнцид байхгүй гэсэн. Колосай 1-р бүлгийн 16-р эшлэлээр учир нь түүн дотор тэнгэр ба газар дахь бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүдэж бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн гэсэн. Өөрөөр хэлбэл Есүс бүхний бүтээсэн. Тэгээ Есүсгүйгээр бүтээгдсэний зүйлс байхгүй. Бүх зүйл түүний алдрын төлөө бүтээгдсэн юм а гэдэг зүйлийг Библиэд маш тодорхойлсон. Тэгэхээр Бурхан эцэг санаагаа хинээр гүйцэлдүүлсэн бэхээр үг болох Есүс Христээр гүйцэлдүүлсэн. Ингээд бүтээлийн одоо ажиллагаанд, бүтээх ажиллагаанд Бурхан эцэг, Бурхан Хүү Есүс оролцсон. Харин Бурхан Ариун Сүнс бас оролцсон байдаг. Эхлэл 1-р бүлгийн 2-р ишлэлдэр газар дэлхийн хэлбэргүй байгаад хоосон байх үед оёоргүй дээр гүн харанхуй бүрхэж Бурхан Сүнс усны мандалтыг илэн хальж байв гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан тийм ээ тэр орчлын ертөнцийг бүтээх үед тийм ээ одоо тэр бидний амьдарч байгаа цэнгэр гаргийн дээр амьдралыг бий болгоход Ариун Сүнс бас тэнд оршиж, Ариун Сүнс бас түүнийг хамгаалж, Ариун Сүнс яг одоо ихэнх хөвлөдөд байгаа хүүхдийг хамгаалагтай адилхан Ариун Сүнс бас энэ орчлын ертөнцийг энэ бүрхэж тийм ээ үнэхээр энэ бүтээлд бэлтгэж байсан байдаг. Тэгэхээр Бурхан өөрийнхөө бүтээсэн бүтээлийг 6 удаа бол сайн гэж хэлсэн. Эхлээд 1-р бүлгийн 4, 10, 12, 18, 21, 25 дугаар эшлэл Бурхан өөрийнхөө бүтээлийнхаараа сайн гэж хэлээд харин 7 дахь удаага хэлэхдээ үлэмжийн сайн гэж эхлээд 1-р бүлгийн 31-р эшлэлээр хэлсэн. Тэгэхээр Бурханы бүтээсэн бүтээл бол бүгдлээрээ сайн, анханасаа сайн, төгс төгөлдөр системтэйгээр бүтээгдсэн байдаг. Энэ бол Адам Ева хоёрын амьдарч байсан анхны бүтээл, анхны дэлхий гэсэн. Харин анхны дэлхий тийм ээ одоо Адам Евагийн гим нүглээс болоод одоо нүглийн боолжтод орж, ялзралын боолжтод орж тэгээд усан галав юулж бидний амьдарч байгаа дэлхий болвол яг Бурханы анхны бүтээсэн дэлхийгээс өөр цаг агаартай, өөр тийм ээ байдалтай
шинжлэгдсэн ийм дэлхий болсон. За үүнийг бол Ром 8 дугаар бүлгийн 18-аас 25-ыг тавьчих юм бол ялзарлын боолчлолд орсон гэж бол хэлсэн байна. Тэгээд Библийн зарим газар тийм ээ бүтээлүүд тийм ээ анх байсан тэр дүр төрх рүүгээ орох юмсан гэж ёолон хүлээдэг гэсэн ийм зүйлийг хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл илчлэл 21-21 бүлэг дээр хэлсэнчлэн шин тэнгэр шин газрыг бурхан бий болгох болно. Өөрөөр хэлбэл бидний амьдарч байгаа дэлхийг шинжлэх болно. Бидний харж байгаа тэнгэрийг шинжлэх болно. Тэгээд цоошин тэнгэр цоошин газар гэдэг зүйлийг бий болгож анхны тэр сүрж авах бурхан дахин бий болох болно гэдэг зүйлийг Библиэлд хэлсэн. Тэгэхээр бүтээлийн эхний ойлголт бол бурхан бүх юмыг оргуу хосноос бүтээсэн. Өөрөөр хэлбэл тэр бүх санаа бол бурханд байсан. Тэрнээс байсан юмыг бурхан тийм ээ ашигласан юм бишээ гэж. Хоёрдугаарх нь бурхан бүтээлдээ бурхан эцэг, бурхан хүү Есүс, бурхан ариун сүнс гуруула энэ бүтээлд оролцсон гэдгийг ойлгосон. За гуравдугаарх нь бүтээл нь зориггүй бус харин зоригтой бүтээгдсэн. Мэдээж бүтээл мөнх юм биш. Тэгвэл эхлэл ба төгсгөлтэй гэдгийг бид ойлгох ёстой. Бүтээл нь төөрөлдсөн атомуудын тесрэлтээ санаандгүй бий болсон юм зүйл биш. Бүтээл нь тэнгэрлэг зорилгоор бүтээгдсэн. Энэ зорилгыг дэлхийн ертөнцийг бурхан бүтээхдээ түүн дотор өөрийнхөө дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг бурхан байршиж хүнтэй хамт энэ дэлхийг захирах энэ зүйлийг бурхан хүсэж байсан юм аа. За бүтээлийн зорилго нь мэдээж бурханыг алдаршуулах, бурханы сүр жавхлан мэдүүлэх ийм зорилготой. Мэдээж бурхан хүнээс магтаалыг авахын тулд бүтээлийг бүтээсэн биш. Бурхан хүнийг магтсан магтаагүй угаасаа сүр жавхлантай. Харин энэ өөрийнхөө сүр жавхлан тийм ээ хүнтэй хуваалцаж хүнд өөрийнхөө энэ сайн сайхныг өгөхийн тулд бурхан энэ орчин ертөнцийг бүтээсэн юм аа гэдэг зүйлийг ойлгох ёстой. За дөрөвдүгээр ойлголт бол бүтээлийн цаг хугацааны талаар хоёр төрлийн ойлголт үзэл байдаг гэдгийг бид ойлгох ёстой. Зарим Библийн эрдэмтэд бол бүтээлийг яг 24 цагийн дотор 6 өдрийн дотор бурхан бүхнийг бүтээсэн гэж үздэг бол зарим нь бүтээлийн тэм 6 өдөр биш харин хэдэн зуун сая 100 жил тийм ээ одон зуун сая жилийн туршид бүтээд өрнөсөн. Тэгээд ялангуяа эхний 3 өдрөө тэгж өрнөсөн. Тэгээд нар сар огторгүй гэдэг энэ нөгөө цаг хугацааны он тооллын системийг бий болгосон цагаас хойш үе мөчөд бол харин тийм ээ 24 цаг багтсан гэдэг ч юм уу ийм ойлголт онцлог байдаг. Тэгээд миний хувьд бол энэ залуу дэлхий гэдэг ойлголтыг бол хүлээн шүрдэг. Яг гэвэл еврейчүүдийн хувьд бол бурхан энэ дэлхийг бүтээсэн цагаас хойш хүнийг бүтээсэн цагаас хойш ингээд тоолсон энэ тооллоо он тооллоо бол еврейн тоол гэж үздэг. 2022 оны хувьд бол еврейн тооллын 5782 дахь он болж байгаа гэж бол тоол. Тэгэхээр бидний амьдарч байгаа дэлхий бол тийм олон зуун хөгсөн 100 настай биш харин 6000 орчим жилийн настай. Тэгээд зарим хүмүүс болохоор археологийн олдроо газрын янз янзын үе давхаргуудыг хараад энэ үе нь бол тийм өсөлтийн үе, энэ тийм үе гэд таамаг дэвшүүлдэг. Тэгтэл тэр бүх зүйл бол Библийн бүтээлийн онцлогтой бол зарим талаар зөрчилдөг. Тэгээд энэ талаар ярих юм бол нэлээд олон зүйл ярих учраас энэ зүйлийг ингээд өндөрлөе. Ямар ч байсан бүтээлийн цаг хугацааны талаар хоёр төрлийн үзэл байдаг юм а гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. За 5 дугаарх нь бурхан зөвхөн ертөнцийг ч биш мөн сүнслэг ертөнцийг бас бүтээсэн байдаг. Өөрөөр хэлбэл зарим хүмүүс хар гаргийг бурхан бүтээсэн үү тийм ээ хар гаргийн биетийн талаар Библиэд юу гэж өгүүлдэг гэж асуудаг. За тэр талаар Библи тодорхой хэлээгүй ч гэсэн Библиэлд маш тодорхойгоор бидний хүний амьдардаг ертөнцөөс өөр ертөнцийг тийм ээ сүнслэг ертөнцийг тэр тэнгэр элчүүдийн ертөнцийг бурхан өөрийнхөө оршин байдаг тэр газрыг бол гэсэн бүтээсэн. Тэр бүтээсэн тэр өөрийнх нь оршин байдаг тэр газарт бурханы зорилгод үйлчилж байдаг. Мянган хэдэн зуун сая тэнгэр элч нар бурханы магтаж бурханд үйлчилж бурханы тэр сүнслэг ертөнцид бол байдаг юм а гэдэг зүйлийг бид ойлгох ёстой. Тэгэхээр бид яг зарим зүйлийг бид бүтэн ойлгохгүй ч гэсэн яг еврей номдэр хэлсэнчлэн бид бурхан энэ бүх зүйлийг бүтээсэн юм а гэдэг зүйлийг бид итгэлээрээ хүлээн шүрдэг. Мэдээж шинжлэх ухаан өгсөн энэ цаг үед зарим хүмүүс юу гэж үздэг вэ гэхээр бурхан бол байхгүй тийм ээ атеизм гэж хэлдэг тийм ээ бурхан гэж байхгүй учраас бурхан энэ орчин ертөнцийг бүтээсэн гэдэг ойлголт бол үнцээрээ буруу юм а гэсэн ийм ойлголт бас байдаг.
Харин итгэгч бидний хувьд Бурхан бол байдаг. Бурхан бол Яавэ буюу Бурхан бол бүтээгч Бурхан учраас бидний үзэж харж байгаа бидний эргэн тойронд бүх орчин ертөнц бидний мэдэрч байгаа бидний бүх зүйлийг хүнийг хүртэл Бурхан бүтээсэн юм аа. Тийм учраас бүтээл нь одоо бүтээгчийнхээ өмнө тийм ээ одоо хариуцлагатай байдаг юм а гэдэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Хоёрдугаар нь амьд байгаа одоо бүх зүйл нь хувьслын ондор бий болсон гэсэн юм буруу ойлголт байдаг. Өөрөөр хэлбэл дайрамны тийм ээ хувьслын ондор тийм ээ одоо ганц эсээс бүх одоо ухаанлаг хүм хүртэл энэ олон зуун сая жилийн хувьслын үйл явцаар хүмүүс орчин ертөнц бий болсон гэдэг ийм ойлголт байдаг. За энэ ойлголтыг бол Библи бол хязгаарч хүлээмжшүүлдэггүй. Яагаад гэвэл Бурхан бүх зүйлийг анханасаа зорилготойгоор маш тодорхойгоор бүгдийг төрөл төрөлөөр бүтээсэн. Өөрөөр хэлбэл нэг төрлөөс нөгөө төрөл рүү шилжилт гэж байхгүй. Тухайн төрөл яаж л анханасаа бий болсон, яаж анхны генийн кодоор бичигдсэн, яг тэр кодороо яг тэр наслах ёстой насаараа жамаараа наслаад ингээд үхэн. Тэрнээс тэр амьтан урт удаан жил амьдрсны дараа өөр төрлийн амьтан болж хувирна гэсэн ийм ойлголт бол байхгүй. Тэгээд ч даримны онолыг батлах гэж оролцсон хүн болгонд одоо тэр завсрын амьтны одоо олдвор гэж байдаг. Өөрөөр хэлбэл хагас морь, хагас илд одоо илжих ч юм уу те эсвэл хагас үхэр, хагас одоо юу гэдэг ямаа гэдэг ч юм уу ийм тийм тухайн хоёр амьтны хоёр шинжийг агуулсан ийм завсрын амьтны ийм олдвор бол байдаггүй. Тийм учраас Бурхан бол бүхний бүтээсэн бүтээгч. Бид бол түүний бүтээл. Бид нэгэн цагт тийм ээ энэ орчин ертөнцийг тоосыг бусгах одоо болоод бүтээгчийнхээ өмнө очиход би түүний зорилгыг биелүүлж амьдрсан уу, түүний төлөвлөгөөний дагуу амьдрсан уу гэдэг энэ хариуцлагыг бид бүтээгчийнхээ өмнө бид тайлан тоосоо тавьдаг ийм юм а. Тийм учраас энэ хичээлээр та бүхэн Бурхан бол бүтээгч, Бурхан бүхнийг бүтээсэн, өөрийнхөө зорилгын дагуу өөрийнхөө алдрын төлөө бүтээсэн гэдэг энэ ойлголтыг бид авах ёстой. Тэгээд итгэгчдэд би хандаж хэлэхэд бид бол бүтээлийг шүтдэггүй тийм ээ. Уул ус одоо чулуу мод энэ онцгой тийм байгалийн тогтцтой мод ч юм уу тийм ээ тэр зүйлийг шүтдэггүй. Яг л тэдгээр нь бол бүтээл. Харин бид бүтээлийг нь биш бүтээгчийг нь шүтдэг. Өөрөөр хэлэх юм бол орчин ертөнцийг бүтээсэн агуу эзэн минь ээ гэж бид залбирдаг. Тэрнээс биш тийм ээ ээж хад минь ээ одоо энэ онгон мод минь ээ уул ус минь ээ аварч хамгаалаач гэж ингэж бид уул усанд ингэж шүтдэж залбирдаггүй. Харин бид эдгээрийг бүтээсэн тэр агуу хүчрхэг сүнс, агуу хүчрхэг оюун ухаан, агуу хүчрхэг тийм ээ тэр зохион бүтээгч, агуу хүчрхэг тэр бүтээгч тэр Бурханд хандаж бид залбирдаг юм а. Тийм учраас Бурхан бол бүтээгч гэдэг энэ ойлголтыг энэ хичээлээр та сурсан бол тань талархаж байна. Эзэн та бүгдийг ивэ дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай.